та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг нэвтрүүлгийн хэлэлцүүлгийн цаг үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд автотранспортын хэрэгслийн утааны нөлөөлөл ба шийдэл сэдвээр ярилцахаар зочдтой урьж ирүүллээ. Би ингээд баруун талаас нь танилцуулъя. Ноён Мөнхбаатар нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга иймэрхэн байна. За хоёр дахь эмэгтэй нь нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн агаарын чанарын эрүүл мэнд хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан доктор Хатагтай Оюун Эрдэнэ. За энэ эрхэм амар ойсгалан Мега Мост компани гүйцэтгэх захирал ийм хүмүүс өнөөдөр одоо нэлцүүлэх төрөлцөн ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. За би эхлээд Мөнхбаатар дарга дүүгөе гэж бодож байна. Энэ Улаанбаатар хотын маань энэ агаарын бохирдолд тийм ээ одоо өнөөгийн энэ бүтцэд ер нь энэ автоэврийн хэрэгслээс гарч байгаа энэ хор тутаа тийм ээ нийт бохирдлын хэдэн хувийг нь эзэлдгийг энэ үзүүлэлт одоо сүүлийн жилүүдэд миний мэдж байгаас их өссөн харагдаж байна лээ тийм ээ энэ яагаад вэ гэсэн ийм асуултаас эхлэе гэж бодож байна. За нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарыг 2022 онд JICA гэдэг Японы байгууллага 10 жил судалж байгаад тайлан бол гаргасан байт. За энэ тайлангаар бол 55.6%-ийг гэр ороолоос үүдэлтэй агаарын бохирдол, 28.9%-ийг бол тээврийн хэрэгслээс үүдэлтэй. За 15.5%-ийг бол одоо дулааны цахилгаан станц болон нам даралтын цухнуудаас үссэн гэдэг ийм тооцоо судалгаа гаргасан байдаг. Гэхдээ энэ тооцоо судалгаа маань бол өөрөө 22 оны тооцоо судалгаа. Тухайн үед Улаанбаатар хотод 480 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин яг өнөөдрийн одоо 2025 оны 12 дугаар сарын одоо байдлаар бол 805 мянган машин бүртгэлтэй. За түүнээс нэг өдөрт нэг 650 гаруй мянган тээврийн хэрэгсэл бол одоо өдөр тутам хөдөлгөөнд орцож байна гэдэг ийм тооцоо судалгаа бол гарсан. Тэгэхээр 2022 оны JICA-гийн судалгаагаар бол 480 орчим мянган тээврийн хэрэгсэл маань өөрөө агаарын бохирдлын 28.9%-ийг эзэлдэг байсан бол одоо энэ тооч нь бараг 2 дахин өссөн харагдаад байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр одоо бид нэр гадаа гарахаар бүх утаа маань одоо гэр хорооллоос л гэж хүмүүс бодоод идэг. Яг яасан юм дээр үгүй. Энд чинь агаарыг бохирдуулж байгаа өчнөө олон одоо их үүсрүүд байгаа. Түүний одоогийн байдлаар бол Улаанбаатар хотод ер нь бараг номер 1-р автомашинаас одоо үүдэлтэй тээврийн хэрэгсэл маань бол одоо энэ утаа хаягдл утаа маань бол болж шүү дээ. Тэгээд энэ дотроос хамгийн бас хүний бид хортой тээврийн хэрэгслээс үүдэлтэй энэ утаа байдаг. Энд чинь өөрөө хөдөлгүүрийн дотоод шаталт явагдаад тэгээ энэ дотоод шаталтаас үүдэлтэд нөгөө хэрвээ дутуу шатах юм бол одоо дутуу шаталтын үүдэлтэйгээ тэгээд энэ хүнд металлууд гэх хэмжлэн одоо химийн хүнд элементүүд энэ чинь ялгарч байгаа байхгүй юу. Нүүрсийг бол бид нэр шатахад бол одоо биднээсийн хэмждэг PM10, PM2.5, NOx, SOx гэдэг азотын эсэл, хүкрийн давхар эсэл, за тэгээд нүүрс төрчин дутуу эсэл гэх мэт элементүүд бол гардаг бол автомашинаас үүдэлтэй энэ агаарын бохирдол бол одоо хамгийн хүнд байдаг. Тэгээд яг энэ сүүлийн 12 сарын байдлаар бид нар аваад үзэхэд бол бид нар хагас кокс руу шилжсэн. Хагас кокс руу шилжээд энэ агаарын бохирдол маань 23%-аар одоо өнгөрсөн жилдээ харьцуулахад 23%. Түүний одоо 2022-оос 24 оны 3 жилдээ харьцуулаад үзэхэд 34%-аар буучаад байгаа. Тэгээд яг энэ Улаанбаатар хотод байдаг суурин харуулуудыг бид нэр анализ хийгээд үзэхэд яг баруун дөрвөн зам бүхийн өргөө гэх мэтчлэн хамгийн их энэ тээврийн хэрэгсэл явж байгаа одоо энэ автозамууд дээр ойрхон байгаа энэ суурин харуулуудын мэдээ маань яг энэ NOx буюу азотын эслэг маань хамгийн ихээр бол одоо өссөн ийм үзүүлэлт харагддаг. Бид нар өнгөрсөн жилүүдэд автомашинаас болж байна үү? Энэ бол ерөөсөө автомашинаас үүдэлтэй. Бид нар Баян хошуу, хайлаастын чиглэлийн одоо суурин харуулуудыг бид нар үзэхэд бол өнгөрсөн жилүүдэд харьцуулбал бараг 4-5 дахин буучаад байгаа байхгүй юу? Тэгэхэд нөгөө талдаа хотын төвийн суурин харуулууд баруун дөрвөн зам дээр бүхий өргөө хэмжлээ одоо манайхан агаар цэгийн дээрээс ороод харахад бол бүх мэдээлэл нээлттэй байгаа. Энчнээс ороод харахад бол яг энэ хотын төвийн
энэ үзүүлэлтүүд маань бүр юусо буухгүй. Зарим үзүүлэлтээр NOx маань өссөн үзүүлэлттэй. Одоо өнгөрсөн жилүүдэд харьцуулбал 2.3%-аар одоо энэ азотын эсэл маань өссөн байгаа. Ер нь энэ азотын эсэл маань юунаас хамгийн их гардаг вэ гэхлээр ерөөсөө дизель хөдөлгөөртэй тээврийн хэрэгсэл. Эсвэл одоо энэ Евро 2 ангиллын бензин эдгээр зүйлүүд маань ер нь манайхан Евро 5, Евро 2 гэдгийг юу гэж ойлгож болох вэ гэхээр I92 гэдэг одоо зардаг шүү дээ, тийм ээ. Энэ чинь бол октан байхгүй юу? Одоо нөгөө шатгаараа ялгаруулдаг одоо тэр илчлэгэн гэж ойлгож болно. Тэгэхэд Евро стандарт гэдэг маань бол хаягдл утаанаас гарч байгаа одоо тэр стандартыг л одоо Евро 5, Евро 2 гэж ангилаад байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ Евро 6 руу шилжчихэд байна. Манай бас Евро 2-ороо л явж байна. Одоо энэ стандартыг бид нар бол шинжлэх цаг болсон гэд өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс байгаль орчны сайд болоод хотын дарга хамтарсан тушаал шийдвэрээр Улаанбаатар хотод энэ Евро 5-аас доош ангиллын одоо шатхуун төлшийг бол худалдан борлуулахгүй гэдэг ийм журам бол батлагдсан. Одоо энийг бид нэр хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Баярлалаа. За тэгээд одоо би энэ оюун эрдэмтнээс юм асууя. Тэгээ одоо энэ сая дарга ярьлаа л да тэр азотын хэтсэл ихссэн байна гэд автоматжигнаас болдог гэж байна. Энээс гадна одоо тийм хүнд металлууд бас байдаг гэсэн тийм би бол мэдээлэл сонсч ийсэн. Та энэ талаар нэг дэлгэрэнгүй манай үзэгчид ямар хүнд металл одоо ялгардгийн тэндээс тэр нь одоо энэ бидний эрүүл мэндэд ялангуяа бидний хүүхдүүдэд их муу гэсэн нэг тийм яриа байдаг л да тий. Энэ дээр би таныг одоо шинжлэх ухааны тайлбар хэлээч гэж ингэж хүсэж байна. За, телевиз үзэгч та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За, тэгээд ер нь бол одоо автомашинаас ялгарах бохирдуулагч буюу яндангаас ялгарч байгаа бохирдуулагчдын нийтэд нь бол ер нь 270 гаруй төрлийн одоо бохирдуулагч бодис байдаг. Дотор нь бол одоо тийм ээ аэрозол хэлбэртэй бодисууд болон химийн гаралтай бодисууд. За, тэгээд өрмөц бохирдуулагч бодисууд гэдэг ингээд дотор нь зөндөө ангилж үздэг. За, тортогноос ахгуулаад энд бол одоо бохирдуулагч их усүрүүд нь ярьж байгаа. За, тэрнээс гадна бол автомашинаас өсөө юу гардаг вэ гэхээр дуу шуугааны бохирдуулагч нэг томоохон хүчин зүйл гарч ирж байдаг тийм үү. Тэгэхээр энэ бүгдийг нь аваад үзэх юм бол хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлж байгааг нь одоо физик болон нөгөө одоо хим бохирдуулагч, аэрозол бохирдуулагчдаар нь ялгаж үзэх юм бол ялгаатай. За сая ярьжсэн түгээмэл бохирдуулагч болох PM2.5, PM10 тийм үү тийм ээ. Дээрээс нь NOx, SOx гэж яриад байгаа тийм ээ. Азотын давхар эсэл, хөхрийн давхар эсэл, за тэгээд угаарын хий гэж манайхаа ярьдаг тийм ээ. Нүүрс төрөгчийн дутуу эсэл. Эдгээрүүд бол ерөөсөө бүх шатлалтын процессын үед явагдаж байгаа гэсэн үг. Дээрээс нь сая бол нөгөө Евро 2 стандарт ярьж байна тийм ээ. Тэгээд дизель төлш ярьж байна. Дээрээс нь нөгөө шатагч бүтээгдэхүүнүүд нь бас хамттай бас тэмцэж байгаа ууршилтыг үүсгэж байгаа. Органик нийтлэл болон органик дэдэмх нийтлүүдийг гаргаж ирж байгаа. За эндээсээ хамгийн одоо төрөнд тийм ээ эрсдэл учруулж байгаа зүйлүүд нь юу гэхээр хавсарсан хэлбэрээр ч юм уу тийм ингэж үзүүлж байгаа зүйлүүд нь бол одоо сая өвөл зөнгөө манай Монголын хувьд бол азотын давхар эсэл буюу NOx-ийн асуудал бол стандарт авч хийж байдаг. За өнөөдөр Монголд бол одоо органик дэдэмхийн нийтлүүд буюу бензол, формальдегүүдийг бол хэмжиж чадахгүй байна. Гадаад орчинд автомашинаас гаргаж байгааг бол хэмжиж чадахгүй байна. Тэгэхээр PM2.5 NOx, SOx-ыг хэмжиж байна. За тэгээд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн агаарын бохирдол астмын судалгаа гэдэг үр дүн гарсан байгаа. Энэ астмын судалгаагаар бол тийм ээ бид нар одоо өнөөдөр энэ NOx буюу автомашины хөлбөрөөс гарч байгаа. Тэгээд астмын хамгийн гол шалтгаан болдог энэ одоо азотын давхар эслийн агуулмжийг бууруулахгүй бол тийм ээ одоо бид бууруулахгүй бол ирэх одоо 5 жилийн хугацаанд өнөөдөр 5 байсан шинээр тохиолддог байсан 5 ширхэг тийм ээ одоо тохиолдол астмын тохиолдол ирэх жилүүдэд 2.5 дахин нэмэгдэнэ гэсэн ийм дүгнэлт бол гарсан байж байгаа. Тэгэхээр бид нар NOx-ыг хэр дахин буулгах вэ гэхээр өнөөдөр стандарт маань 40 гээд 24 цагийн тунд чинь 40 гээд байгаа. Энийг бид нар 2 дахин бууруулж ийж энэ 5 гэдэг хэмжээнд барих шинэ тохиолдол астмын 0-5 настай хүүхдүүдийн астмын шинэ тохиолдлыг бид нар өнөөдөр хэмжигдэж байгаа 5-д барих боломж байгаа. Тэгэхгүй тохиолдолд энэ нь одоо 2.5 дахин нэмэгдэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл астм гэдэг бол
бага насны хүүхдүүдийн уушиг хөгжөөгүй байх явцад одоо тийм амьсгалын эртний системээр азотын давхар эслээ болон бусад бохирдуулагчид үүссэнтэй холбоотой амьсгалын одоо замын архаг хөгжлөл бий болох үндсийг бий болж байгаа. Астм ч өөрөө харшлын шалтгаанд хөгжлөлт гэж явдаг, удамшлын шалтгаанд гэж явдаг. Тэгэнгүүт орчноос хамаарсан астмтай болно гэдэг бол тэр өөрөө тийм ээ хүүтэн агаарт гарч чадахгүй, энгийнээр хэрэгэд тийм ээ хүүтэн агаарт гарч чадахгүй, халуун агаарт гарч чадахгүй, сэтгэл хөдлөл нь илэрхийлж чадахгүй. Тэгэхээр л астмын хөдлөл бактериал тэгэл ларингит өгөөл цааш нь яг тухайн хүүхэд ингээд одоо амьсгалын эртний системд нөлөөлдөг юм болно гэсэн үг. Дээрээс нь үүдтэй холбоотоор за энэ астмтай хүүхдүүд яг гэхээр эрэг 10 жилийн дараа суур өвчтөй хүний тоог нэмэгдүүлнэ. Архаг суур өвчтөй хүний тоог. За тэгээд астмтай хавсраад зүрх судасны өвчлөл явж идэг. Тэгэхээр энэ бол ингээд бид нар зам дагсан хамгийн энгийн ганцхан бохирдуулагчийн тухай би ярьж байна тийм ээ. Би азотын давхар эслийн агуулмж тийм ээ. Азотын давхар эслийн агуулмжийг бууруулахын тулд дахиад нөгөө PM2.5-ыг бууруулах хэрэгтэй. Бууруулахын тулд бид нар нөгөө бензинийн асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа. За нөгөө төгөр органик дэгдэмхийн нийтлүүд бол тийм ээ тэнд маш ихээр ялгарч байдаг. За хар дугалаг ялгарч байна гэдгийг бол манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар бол одоо тийм ээ зам дагсан хөрсөнд тийм мөн агаарт тийм ээ PM2.5 дотор бас одоо хүнд металлуудыг үтсэн шинжилгээнүүдээр бол гарч байгаа. Тэгэхээр одоо зөвхөн хар дугалагыг үтсэн байж та бусдын бол одоо ингээд үзүүл тийм ээ хичнээн олон төрлийн гарах вэ гэдэг нь бас ялгаатай байна гэсэн. Тэгэхээр автомашин гэдэг бол өөрөө маш олон бохирдуулагчдын гол ихүүс урлна. Ганцхан агаар биш, хөрс агаарын бохирдуулагч. Дээрэс нь дуу чимээний за бохирдуулагч болж байгаа. За одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон дэлхийн олон судлаачдын судалгаагаар зам дагсан айл өрхүүдэд тийм ээ хамгийн одоо их тархалт үүсэж байгаа. За тэнтэй холбоотой чихрийн шүжээ үүсэж байгаа ийм асуудлыг. Дээрэс нь анхдагч даралт хэсэлтийн асуудлыг зам дагсан байр байшинд амьдарч байгаа. Тэр айл өрхөдийн хүн амд үүсэж байна гэдгийг бол одоо тодорхойлоод замаас хэдэн метрт байхын гэдэг энэ стандартуудыг хүртэл гаргаж өгсөн хот төлөвлөлтийн гол одоо зарчмыг тийм тулд дуу шуугааныг яаж бууруулахын тийм ээ тортгийг хэрхэн бууруулахын гэдэг хот төлөвлөлтийн одоо зүйлүүдийг бол дахин шинжлэх ажиллагаанууд бол хийгдсэн. Тийм учраас хотууд одоо улсууд болохоор хотуудаараа одоо нэгддэг ийм одоо систем рүү ороод эхэлсэн байгаа. Хот төлөвлөлтөө та түрүү ярьлаа 200 талгаараа одоо хорт байдас байж байгаа гэж. Тэрнээс нь одоо манайхан жишээлбэл танай байгууллага хэдийн хэмжиж чаддгийг тийм ээ. Та түрүү ярьлаа тэр азотын давхар эсвэл за хар туглагын чинь тэр манай Монгол улсын стандартаас хэд дахин давчаад байгаа юм. Тийм ээ. Гэсэн одоо нэг юм асуулт байна. За тэгэхээр яг манай байгууллага бол одоо юу нөгөө бохирдлыг хэмждэг төрлийн тийм нөгөө байгууллагаас одоо манай байгаль орчны яамны бүх юм бүгдийг нэмждэг. Жишээлбэл нийслэлийн одоо автомобилийн газар бол нийслэлийн агаарын чанарын албатай хамтраа сая бид нэг автомашингүй өдрөөр хамтарч ажилласан. Автомашинтай өдрүүлэн автомашингүй өдрүүдэд дуу шуугаан болон одоо саяын хэлцэг бохирдуулагчдын хэм хэмжээ ямар байдсан бэ гэдгийг одоо 3-4 хоногийн турш дагаж судалсан ийм судалгааны үр дүнгээд гарсан байгаа. За бидний талаас бол PM2.5 агуулмж бол буурч байгааг бол эдрийн хэмжилт судалгаагаар үзсэн. За дуу шуугааны бохирдол бол буурч ирсэн. Тэгэхээр стресс бухимдлыг үүсгэдэг тийм дуу шуугааны бохирдол үүсч юм. За тэгээд дээрэс нь NOx SOx-ыг таад маань үзсэн байсан тий. За NOx SOx хэмжээ мэдээ SOx хэмжээ бол буурсан байсан. Ийм үзүүлэлт гарсан. Тэгэхээр автомашинтай холбоотой бохирдол бол өөрөө одоо төвжирлээс гадна олон одоо тэ стрессийг нийгэмд үзүүлж байна л гэж бодох хэрэгтэй. Энэ зөвхөн миний хувийн ажиглалт шүү. Энэ автомашины энэ утаа маань хорт бодис маань одоо зөвхөн миний харахад энэ өвлийн үйлрэлт их ялгараад байдаг юм уу? Эсвэл өвлийн үйлрэлт бид нэр тэгж мэдрээд байна уу? 100 гайгүй л ах шүү гэдэг энэ ямар учиртай юм бол? За би зүгээр нэг хамгийн ойрын жишээ татаад хэлэхэд ковидын үед бид нар бүгдээрээ карантинлэгдсэн. Ингээд карантинлэгдэхэд гадаа бүгдээрээ гэртээ суугаад галаа түлжсэн. Гэхдээ агаарын чанар 40-50%-аар сайжирсан. Энэ юуних вэ? Ерөөсөө тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгслийг тухайн үед явуулаагүй нэг тодорхой хугацаа өнгөрсөн шүү дээ, тийм. Тэгэхэд бүгдээрээ гэртээ суугаад бүгдээрээ галаа түлхэн түлээд ингээд гэр орондоо байж хахад агаарын чанар эрс сайжирч байгаа. Харин ч галыг үл ихтүүлсэн баг. Харин ч галыг ихтүүлсэн, тийм. Нөгөөтэйгөр яг таны асуултанд би одоо хэлэхэд бол өвөл бид нар утааг илүү их ажигладаг. Яагаад вэ гэхлээр өвөл одоо
нөгөө л нэг юу гэ инверсийн үзэгдэл гэдэг зүйл чинь тохиолддог байхгүй юу? Инверсийн үзэгдэл гэдэг нь юу вэ гэхээр газрын хөрс хүйдрээд тэгээд хүйтний давхарга дээрээс орж ирээд одоо хүйтэн агаар чинь доош нь буун штэ. Тэгэнгүүт энэ дотроо бид нэр халуун агаарыгаа түгжиж байгаа байхгүй юу? Халуун агаарыг түгжээд ирэхээр нөгөө агаар чинь дээш нь явахгүй тэгээд нөгөө салхи хүлээхгүй болоод ирэхээр бид нэр дөрвөн уулын голд Улаанбаатар хот маань тэгээд дээрээс нь халуун агаар ингээд хүйтэн агаар халуун агааргаа дээш нь гарахгүй түгж чинь. Ингээд түгжээд ирэнгүүт бид нар яаж нэхлээр зүгээр уутан дотор хүж асааж байгаа шиг л ингэж энэ агаар чинь ингээд дотроо байгаа халуун агаар дотроо утаа чинь ингээд үйлдвэрлэгдээд байгаа байхгүй. Тэгээд тэр нь хаашаач үлээгдэхгүй. Зуны нөхцөлд бол нөгөө бид нар бол ерөн сүүлийн үед дигдээд ингээд нэгдүгээр даалга болчихно. Хоёрдугаарт ер нь бол бид нар ажилд бол 100 ч гэсэн хот маань ингээд хөрсний бохирдлоос шалтгаалаад энэ утаач нь ягаад ерөн саарл харагддаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр өвөл бид нар энийг илүү их ажиллаад байгаа нь энэ бол ерөөсөө инверсийн үзэгдэлтэй холбоотой буюу агаар сэлгэлтийн дотор явахгүй гэсэн үг. Тий. За Эрдэмтэнгээс ийм асуулт байна. Энэ нэг ийм яриа байдаг юм аа. Энэ одоо ялангуяа өөрөө чи ярьж байгаа тэр хүнд металлуудын тэр чинь нэг метр 50 орчим л ингээд хоримтлагддаг. Тийм учраас ялангуяа бид нар бага насны хүүхдээ маш их хордуулж байна. Бүр болж игэл тэднийгээ тэврээд яваач энэ төр гэсэн уриалгын тэр явж идэг те. Энэ яг үнэн үү? Шинжлэх ухаанаар батлагдсан яриа юу энэ? Тэгэхээр агаар мандалд байгаа бүх бохирдуулагч одоо агаарыг бид нар ингэдэг энд байх хэвээр тэнд байх хэвээр гэж бол ер нь бид нар одоо ангилах боломжгүй шүү дээ. Тийм агаар гэдэг бол байнгын хөдөлгөөнд байдаг оршил тийм ээ. Тэгэхээр агаар мандалд тэр бохирдуулагч бодос ялангуяа хүнд металлууд бол PM2.5-д дотор агуулгадчихийдэг. Одоо манай ангич жаргал докторийн хийсэн судалгаагаар 36 төрлийн одоо тийм ээ хүнд металл изотоп ялгаатай байж байна гэдгийг бол судлаад гаргацсан. Энүүгээр докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд хэрхэн одоо буруулах талаар мэдээлэл өгсөн бидэг. За тэгэхээр бид яагаад хүүхдүүдийг тэрвэрж явах хэвээр, яагаад хүүхдүүдэд хамгаалах хэвээр юм бэ гэд одоо яриад байдаг. Хүүхдүүдийг тэрвэр гэдэг зөвлөмж өгвөл мэдээж мэргэжлийн байгууллагууд бол аюулгүй байдлууднээс нь зааж өгч байгаа. Зам дагуу барьж явахад хүүхдээ машин чиргүүлэх ч юм уу тийм ээ замын одоо хөдөлгөөнд ингээд оролцоход одоо хүүхэд шууд одоо нөгөө машины халуун одоо утааны халуун юунд ингээд явах ч юм уу гэдэг их зэрэгээр аюулгүй байдал талаас нь анхааруулж байгаа. Харин та хүүхдээ тэрвэрч явахдаа яах вэ гэхээр масктай яваал гэдэг зөвлөмж байгаа. Яагаад хүүхдийг заавалгүй ингээд аюулгүй байдлыг хангаж тэрвэрч явах хэрэгтэй юм бэ гэхээр хүүхдээ уушиг өөрөө 7 нас хүртэл хөгждөг. Тэгээд хүүхэд биднээс 2.5 дахин илүү хурдан амьсгалж идэг. Тэгэхээр нөгөө бие махбодын бодисын солилцоо хурдтай явагдаж байгаа. Уушиг дөнгөж хөгжиж байгаа. Тэгэхээр уушиг хөгжиж байх явцдаа механик гэмтэл авах юм бол өөрөө тэнд сорвжилт үүсээд хөгжлийн одоо доголдол бий болно гэсэн үг. Тийм учраас хүүхдийг заавалгүй амны хаалттай тэгээ аюулгүй байдлыг хангасан тийм одоо юугаар явах ёстой л гэдэг аахгүй гэж одоо хэлж байгаа. За тэгээ хүмүүс ингээд хамгийн энгийн одоо зам дээр ингээд хүүхдээ аваад явж байхдаа тийм ээ нэг юм юу урданд өөрөө хажууд нь тамхи татаал явж байгаа ч шийдэж гэдэг юм уу тий. Энэ мэдчлэн энэ дадлуудыг бий болгохгүй тулд хүүхдэд тэрвэргэж хүмүүс хэлдэг байх л да. Тэгэхээр бол ер нь бол бид нар хүүхдээ авч явахдаа бид нар амны хаалтын ялангуяа PM2.5-ыг шүүдэг амны хаалтыг авах зөвхөн зүйтэй нь хүүхэд яагаад өртдөггүй л бидраас 2.5 дахин их хурдан бодисын солилцоонд оролцдог. Тэгэхээр бидний авж байгаагаас 2.5 дахин илүү доозоор тэр бохирдуулагчдыг бидээ шингээж авч яана гэж энгийнээр ойлгох боломжтой. Тийм. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт энэ одоо хувийн хөгжлийн төлөөлөгч ирсэн байгаа. За эдний энэ компани маань Mega Most гэж компани одоо энэ гаднаас ийм төхөөрөмж оруулж ирсэн. Энийг ингээд одоо бас энэ автомашинаас үүдэлтэй энэ агаарын бохирдлыг шийдэхэд бас одоо хувь нэмэртэй юм аа гэж ингэж бусдад санал болгож байгаа. Тийм ээ. Тэгээд энэ одоо компани төлөөлөл ноён амар баясгалан танд одоо үг өгье. За баярлалаа. За манай товчондоо танилцуулсан манай компани Италийн East West гэж компани Монголд аль бишний түншээр томилогдоод ажиллаж байгаа маа өнөөдрийн үед. За бид нэр тэр ажлынхаа хүрээнд Монгол улсын Supertech-ийн төхөөрөмжийг оруулж ирж энэ дотоод зах зээлдээ танилцуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Сая энэ ярилцсанд орж байгаа хоёр зочин маань хангалттай тоо ярьлаа, тэ судалгаагаа ярьлаа. Автомашины дотоод шаталтай хөдөлгөөрөөс ялгарч байгаа энэ хий утаа бол манай Улаанбаатар хотын том асуудал одоо болцсон гэдгийг бол тоо баримт бүх юмараа
хэлжлээ л дээ. Би энд бол нэг нэмж хэлэхэд зүгээр техникийн үүднээс ярил дотоод шаталтын хөдөлгүүр бидний ундаг автомашинуудын дизель, бензин хөдөлгүүртэй машинууд дотор бол явагддаг нэг зүйл бол дутуу шаталт гэж юм явагддаг. Химийн шинжилгээнд байдаг стехометрийн тайлан гэж ойлголт байдаг тийм ээ. Тэрэн дээр бол 1 кг одоо бензиний бүрэн шатахад 14.7 кг агаарч гэдэг юм уу те, кислород. Дизель бол нэг 14 кг ч гэдэг юм уу те. Нэг ийм харьцаа байж эн чинь айгу бүрэн шаталт явагдана. Гэтэл манай Улаанбаатар хотын хөдөлгөөнийх нь онцлог нь юу гэхээр төвчрэл тийм ээ. За таны хэлснээр бол өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл, өдөр болгон 600 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Бидний дундаж хурд хэдүүлээ тийм ээ. Одоо би бол тоог нь сайн санахгүй, гэхдээ бол айгүй бага байгаа. Төвчрэл. Тэгэхээр энэ процесст бол хамгийн их явагдах юм нь бол дутуу шаталт. Үнэндээ дутуу шаталт явагдаад та нарын хэлснээр нөгөө NOx, SOx те PM 2.5 ингээ бүх юм ялгарч байгаа. Таны хэлснээр бол Евро 2-ын те стандарт 93 4 онд бараг те дэлхийд нэг одоо Европт хүлээн авч ирсэн энэ стандарт маань манай Монголд одоо мөрдөгдөж байгаа те. Энэ ийм хүчин зүйлсүүдээс хамаарат энэ дутуу шаталт гэж юм явагдаад байгаа. Манай төхөөрөмжийн ажиллах зарчим бол за нэгдүгээр түлшний сав дотор байршуулна. Энэ үнтэй энэ задлаад харуулад ярих үйл ойлгомжтой шүү дээ. За баах энэ ийм төхөөрөмж байгаа. Тэгээ хит ягаан соронзон долгионы үүслэр айгүй хялбараар хэлэх юм бол түлшний одоо дизель юм уу бензиний молекулын холбоосыг суллаад өгч байгаа. За энэ нь бол ингээд хөдөлгүүрт цилиндр рүү орохдоо тэр түрүүний хэлсэн стехометрийн тайлангийн харьцааг л дээшлүүлж өгч байгаа байхгүй. Улмаар одоо юу н шаталт илүү өндөр түвшинд явагдана. Тэрүүгээрээ одоо энэ агаар мандал руу гарах утааны хэмжээ нь буурна гэсэн нэг ийм зарчим байгаа юм. За энийг бол Европын норматив байдэ 9316 гэдэг. Тэгээд тэр нормативын дагуу болохоор тэрэн дээр болохоор бензин эдэлтүүл шидэлтийг одоо тооцох, томьёол энтергээл тийм олон юм агуулсан баримтал байдаг л да норматив. Тэр дунд болохоор юу заасан байдаг гэхээр машины утаа хаягдлын хаягдал 10%-аар буурахад түвшний зарцуулалт 1.5%-аар буурдаг тийм одоо корреляц байдаг байхгүй. Шууд хамааралтай байна тийм. За үүнийг бол та бүгд мэдж байгаа TÜV гэдэг Германы техникийн одоо үнэлгээний холбоо гэдэг юм байгууллага тийм дэлхийд их нэр төртөө. Энэгээр бол манай бүтээгдэхүүн ороод сертификат авцсан. Dynamometer стендэн дээр машинуудаа тавиад туршаад ингээд явуулсан. Дээрээс нь ISO 9001/2015 сертификата одоо яг энэ үйлдвэрийн хувьд бол авцсан байгаа. За дээрээс нь бол бид нэр агарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтраад бас тийм Монголынх тэднийхтэй хамтраад ингээд энэ бодит засгийн газрын баазын хэдэн машин автобус нөгөө зорчиг тээвэр 5 гээд нэгдэл дээр очиод орчлтууд тэгээд бас үр дүнгээ авцсан байгаа юм. За яг хуу хувийн журмаар бид нэр дизель хөдөлгүүртэй машинууд дээр бол автотээврийн үндэсний төвийн харьяалагдах газрын одоо нөгөө хэмжилт хийдэг тийм юмар хийгээд бас ингээд баримтжуулаад авцсан юмнууд байгаа юм. Энэ слайд тийм энэ слайд байгаа. Энэ слайд явах юм байна. Тийм за яг энэ бол би энд принтлсэн юутай байгаа. За тэгээд манай төхөөрөмжийн ажиллах зарчим энэ байна. Үүнийг бол бид нэр одоо манай Улаанбаатарт үүссэн байдал дээр бол маш их хувь нэмэр оруулах боломж гэж харж байгаа юм. Тийм. Ялангуяа Улаанбаатарын төвөөр явж байгаа нийтийн тээвэр тий дандаа дизель хөдөлгүүртэй. Дээрээс нь түгээлтийн машинууд байна тийм үү? Одоо энэ компани хүнсний түгээлтийн одоо бидний ярьдгаар Porter, Bongo эднэр бол бүгдээрээ дизель. Дизель хөдөлгүүртэй машинуудын одоо энэ тордог юу утаа хаялтыг бол эрс бууруулах нь маш шаардагдж байгаа юу зүйл байна тийм ээ. За каталитик конвертертэй машинууд манай Улаанбаатараар дүүрэн байгаа тийм. Импортлогдсон машинууд ихэнх нь нэг хэсэг яг хуу Prius-ууд яндангаа авч зарсан. Нөгөө яндангийн доор байдаг нэг бөндөгөр юм хэлээд тийм. Дотроо нөгөө үнэт ховор элемент, үнэт металл агуулсан тийм. Ийм зүүнний ийм нүх шиг ийм айгүй олон нүхтэй тэр нь ингээд шингээж идэг. Улаанбаатарын төвжрэлд бол каталитик конвертертэй машинууд бол бүрэн ажиллаж чаддаг. Яг бол тэр бол 600 градус хүртэл халж иж ажилладаг зарчимтай. Тэгэхэд бид нар өнөөдөр өглөө гэрийн гадаанаас машинаас аваад 4 км яваад офисын гадаа ирлээ. Өдөржингөө зогслоо, оройн насаага буцаа явлаа, замаараа хүүхдээ авлаа, дэлгүүр орлоо.
Ингээд болоо. Тэр хугацаанд бол тэр машины каталитик конвертер 100, 600, 700 градус хүртэл алахгүй. Тэгэхээр гарч байгаа утаагаа бол бүрэн шүүж чадахгүй. Явандаа гэмтэл үүсдэг. Одоо ингээд каталитик конвертер солиход нэг каталитик конвертер өнөөдөр дунджаар бол $1500 байгаа. Шинээр солиход айгүй өндөр зардалтай. Тийм болохоор бол манай Улаанбаатарын төвчрийн нөхцөл бол миний үзэж байгаагаар бол энэ бол их боломжит шийдэл гэж би харж байгаа. Дээрээс нь төвийн сертификатчлалтаа ISO сертификатчлал байна. Монголда бид нэр одоо энэ холбогдох энэ агаарын бохирдлыг бууруулах үндэсний ороотой санамж жижигэ зурсан хамтран ажиллаж байгаа. За тэгээд энэ үн дээр нэмжлэхэд байгаль орчны сайлын гаргасан нэг А93 гэдэг тушаал байгаа тийм. Тэрний дагуу бол нөгөө татварын хөнгөлт идэх аж ахуйн нэгжүүд өөрийнхөө орлогын 1% буюу түнтэд дүд згүүц хөрөнгө мөнгөөр бол тодорхой чиглэлийн санхүүжилт хийж болно. Тэр үрийн бол одоо их боломж нэгж байгаа гэж би харж байгаа юм. Тий. Яг хөө энийг бол тэр бол аж ахуйн нэгжүүд сайн ойлгохгүй гэж магадгүй байх тий. Бид нар бол аль болох аж ахуйн нэгжүүд тандж танилцуулж байгаа л да. Ерөнхийдөө манай одоо компанийн хувьд бол ийм үйл ажиллагаатай. Тэрний хажуугаар бол сая энд ярилцсан сэдвийн дагуу бол бид нар бол энэ төхөөрөмжийн дагуу бол энэ бас агаарын бохирдлыг автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлын хэмжээг бол бууруулах бол бас боломж гэж харж байгаа маа. За тийм энэ туршилтын үр дүн тэгээд энэ байгуулсан гэрээ энэ талаар би танаас эргээ асууя. За. Тэгээд би Мөнхбаатар дараагаас нэг юм асуулт байна. Энэ Автоврын улсын үзлэг гээд болдог. Жил болгон одоо машин болгон орох үүрэгтэй. Энэ маань одоо хэр чанартай ажилтдаг юм бэ? Энэ айгүй их утаа хийсэн машинууд яваад харагдаад идэх байхгүй юу? Энийний одоо үнэлгээний чанар манар дээр одоо танаа байгууллага энэ одоо юуны харьяа байгууллагын Автоврын үндэсний төв байлгүй те. Тэгээ энэ дээр одоо их гол анхаарал баймаар одоо над хувь хүнд тэг санагдд юм аа. За Автоврын хяналтыг бол Автоврын үндэсний төв буюу зам тээврийн харьяа байгууллага бол хийгээ явдаг. За гэхдээ одоо энэ жилээс бол Улаанбаатар хотын даргын зүгээс бол Автоврын ямтай нэг зүйл төр хамтарч ажиллаж байгаа. Тэр нь одоо түрүү ярьлаа шүү дээ, Прусны одоо нүүрсийн яндан авчдаг. Нүүрсийн янданг одоо зарим нь хулгаад алддаг, зарим нь зардаг гэх мэтчлэн тэ. Тэгэхээр тэнцэн нь бол зүгээр арлынхын дугаарыг нь тэр тухайн одоо Прусных нь нүүрсийн яндан дээр нь бид нар хадаад зоогодог ёо. Тэгжээс та нарын нүүрсийн яндантай бүтэн яваа. Ер нь нүүрсийн яндантай одоо хайбрид машин тэр Прус тэгээд нүүрсийн яндангүй машин хоёрыг хооронд нь хэмжээд үзвэл асар их зөрүүтэй. Нүүрсийн яндан гэдэг чинь өөрөө л яг одоо үндсэн фильтр маань баггүй. Тэр фильтрийг л бид тэр техникийн хувьд ойлгосонгүй. Тэр ийм бүндгэр юм чинь тэр юугаар моршгиж аваачаа тэр аваа шууд холбочж байгаа байхгүй юу? Ойлгосонгүй. Тэр чи тэр яндантай ингээ олгогдоод мотороос гарч байгаа турба ингээ тэр чин тэгээ ингээд гарч байгаа шүү дээ. Тэрийг яаж салгаж авч тэр юу? За тэрийг бол техникийн хувьд нь сайн ойлгохгүй. За тэрийг бол ерөөсөө салгаад авахд бол миний сонсноор. За ойролцоогоор 5-10 минутын хооронд салгаад авчдаг. Хамгийн гол юм чинь бид нар одоо карантинаас ус уусан ч гэсэн фильтртэй шүүж удаг. Тэгээ тэр шүүлтүр мал байхгүй болчихно гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө дотоод шаталтай хөдөлгүүрээс явж байгаа дутуу шатсан одоо төлш маань тэр чигээрээ хаягдл утаа болоод цацагдж байна гэсэн үг. Тэгэхээр нэгдүгürt бол бид нар бол мэдээж хэрэг нүүрсийн яндан машинд одоо энэ байх ёстой гэж одоо үйлдвэрлэгч нар үйлдвэрлээд гараад ирсэн юм байх ёстой юмараа л нэгдүгээр байх ёстой гэдэг энэ зарчмыг бол бид нар тавьж байгаа. Хоёрдогоор бид нар одоо би түрүүн бас яриандаа хэлсэн эх жилээс бид нар ер нь Евро 5 ангиллаас доош ангиллын түлшийг л бид нар зарахгүй гэж байгаа. Түлш гэдэг та одоо дизелийг зөвхөн ойлгож байна уу? Бензин бас орж байна уу? Евро 5 ангил гэдэг чинь ерөөсөө I92 ч Евро 5 гэж байгаа, дизель нь 95 ч гэж одоо Евро 5 гэж байгаа. Хоёулангийн ойлгох юм байна. Тий, Евро 5 гэдэг маань өөрөө хаягдл утаанаас гарч байгаа стандартыг нь бид нэр тогтоочдөг юм. Стандартын дагуу боловсруулсан одоо бензин гэж ойлгож болно. Тэгээд энэ бензинийг л ерөөсөө Улаанбаатар хотын нутаг дэвсгэртээ бид нэр зарна. Хоёрдугаарт стандарт давсан одоо хаягдл утаа гаргаж байгаа тээврийн хэрэгсэл одоо бензин битэр зарахгүй гэж. Одоо бид нэр одоо нэг зүйлийг одоо үзэгчд маань ойлгосоо гэж хүсэж байна. Улаанбаатар хот чинь өөрөөсөө 2 сая хүн амтай болчлоо.
За ингээд 2 сая хүн амын одоо энэ эрүүл мэндийн асуудал чинь энэ одоо манай эрдэмтэн маань хүртэл ярьж байна те хүн хамгийн их амьсгалдаг. Хүний өдөр тутам хийдэг дадлын хамгийн номер 1-р хүн амьсгалдаг. 20-оос 25 мянгууд амьсгалдаг. Харин нүдийг бол нэг 10-аас 20 мянгуудаа нүд ирэмдэг байхгүй юу? За хүн тэгээд 3 минутаас илүүгүйгээр амьсгалахгүй байж чадахгүй. Амьсгалах гэдэг бол хүний номер 1 хэрэгцээ. Энэ номер 1 хэрэгцээг хангахын тулд бид нэр хүчээр одоо бүх зүйл стандартын дагуу байх ёстой. Биднүүсийн амьсгалж байгаа агаар стандартад хүрэх ёстой гэдэг ийм том зорилгыг дэвшүүлээд тэгээд энэчээ зарим зүйл дээр бид нэр одоо захиргааны арга хэмжээ аваад явна. Энэ бол ерөөсөө хүний номер 1 үндсэн хуулийн дээр заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг дотор маань одоо нүүрсийн яндаггүй машин яваад байж болохгүй, хар утаа хаяад яваад байдаг машин явж болохгүй тийм ээ. Эн чин том хотод амьдрна гэдэг чинь том хотын дүрмийг бид нэр дагаж стандартыг бид нэр мөрдөжл амьдрах хэрэгтэй. Энэнгөөрөө бид нэр олон хүмүүсийн одоо юу яа эрүүл мэндийг л бид нэр хамгаалж байгаа л гэж ингэж үзэж байна. Тэр нөгөө тээврийн хэрэгслийн улсын үйлчлэгийн талаар би асуусан. Тий. Нийслэлийн агаар хүчний бохиолоо тэмцэх газар одоо манай байгууллагын зүгээс бол бид нар бол одоо давхар ингэж хяналтыг бол хийгээд явдаг. Ингээд явж байхад 9-р сард бид нэр 940 орчим тээврийн хэрэгслийг зүгээр одоо рандом маркаар ингээд зогсоогоод одоо үзэхэд ойролцоогоор нэг 50 орчим тээврийн хэрэгсэл бол нүүрсийн яндангүй. Одоо яг бүрс нүүрсийн яндангүй. Тэгээд эдгээр маань бүгдээрээ стандартаас давсан одоо юутай байгаа хаягдл утаатай байгаад байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ асуудал дээр нь одоо нийслэлийн зүгээс яаж байгаа вэ гэхлээр энэ одоо төвүүд ер нь шаардлага хангаж байгаа юм уу? Яг стандартын дагуу одоо хаягдл утаагаа үзэж чадж гэнэ үү? Чадахгүй байна уу гэдэг дээр нь бид нэр одоо давхар хяналтыг нь хийгээд явж гэнэ л гэсэн үг. Тий. Тэгэхээр бол яг энэ ч би одоо аль нь зөв аль нь буруу гэдээ би бол одоо бодлого тодорхойлогч бол биш. Гэхдээ одоо харахад бол нийслэлийн бодлого өөрөө нийслэл дээрээ явж байгаа энэ тээврийн хэрэгслүүдийг өөрсдөө үзээд хараад хянаад явж явах ёстой л гэдэг ийм байр суурьтай байна. Тийм байна. Ер нь би та хоёрын ярианаас ажиглалаа. Танай хоёр байгууллага ер нь нэлээд хамтарч ажилладаг юм байна, тийм үү те? Юм сүүлийн үед одоо нөгөө ер нь бол агарын бохирдол гэдэг бол ганц салбарын асуудал биш. Ганц хүний ч асуудал, ганц эрдэмтний ч асуудал биш тийм ээ. Энэ чинь бодлогын төвшөнд төвд нь хүнээ бариад энийг хэрэглэгч нь өөрөө бүх юмны хэрэглэгч нь өөрөө хүн өөрөө бохирдлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлнэ, ийлээ бас бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас хамтын одоо тэг салбар томтын хамтын ажиллагаа бол маш чухал байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо яг сүүлийн 2 жил хугацаанд бол манай хоёр байгууллага бол харьцангуй одоо хамтарч ажиллаж эхэлж байгаа. Ялангуяа агаар орчныг бууруулах тэр хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх явц дээр бол одоо хамтран ажил явуулдаг. Тэгээд манай зүгээс бол ер нь бол хүний эрүүл мэндэд ийм төсөв нөлөө үзүүлж гэн гэдэг тоо баримтуудыг ерөнхийд нь хангаж өгдөг. Тийм ийм байна гэж мэдээлэлээр өгнө. Харин эдний зүгээс бол одоо ийм ажилд хамтарч ажиллаж байгаа сургалт судалгааны ажил дээр нь бол бид нэр илүү төлөвлөгөө хамтарч ажиллаж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд бол одоо агарын бохирдлыг бууруулах хөтөлбөр төлөвлөгөөгөө нэгтгэхий гэдэг ийм цагцсан руу явж байгаа. Тэгээд өчтөрхөн одоо бид нар одоо орчны эрүүл мэндийн чиглэлээр 2025-аас 2028 онд ажиллах төлөвлөгөөгөө батлаад гаргацсан байж байгаа. Би саяын зүгээр энэ та бүхэн ярианаас юу гэж ойлголоо гэхээр энэ одоо иргэдийнхэн донд энэ сурталчилгаа тань мэдүүлэх ийм юм л хүчтэй явах хэрэгтэй юм байна. Танай байгууллага тэр одоо хүний бие үзүүлж байгаа тэр хорт нөлөөг одоо маш сайн ойлгох хэрэгтэй юм байна иргэдтэй тийм ээ. Танай байгууллага бол тэн дээр тавих одоо хяналтаа сайжруулах хэрэгтэй юм байна. Одоо энэ дээр л одоо мэдээж энэ олон тээврийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Эднэртэй хамтарч ажиллаж одоо энэ дээр их өргөн фронтоор ажиллах ёстой болов гэсэн би хувь хүний бодол сая над төрлөө л дээ тийм. Тий. За би өөрөө ч яриг түрүүн зогсооцсон. За ингээд энэ дээр нөө хотын захир биш танах нөгөө агарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллаад за одоо эхний үр дүн энэ дээр ямар ч хэдэн машин дээр туршсан байсан тий. За одоо ингээд ямар ч нэг дүүргийн энэ үйлчилгээний хэдэн машин дээр одоо танаа яг худалдаж аваад тавих тийм туршилт эхэлсэн нөгөө. Хэзээ эхэллээ?
Одоо өнөөдрийн байдлаар бол юу л да байгаль орчны сайдын гаргасан А93 гэдэг тушаалаа тий. Тэрний хүрээнд нөгөө татварын хөнгөлөлт гэдэг 1% гэдэг орлогын 1% байд үүсгэхэд тэр одоо тэр шугамар South Gobi Sands гэдэг компани байдаг. Уулуурхаан том компани байдаг тий. Тэр компанийн энэ одоо схемд ороод өнөөдрийн байдлаар бид нэр Скватер дүүргийн Скватер дэвшил менежментийн нийт 74 ширхэг хогны одоо машин байдаг штэ. Дизель тэднэр дээр сорилттой хийгээд ер нь дуусч байна. Тий. Тэрний дараа бид нэр бол цаашаа өргөжлүүлээд бас хэд хэдэн дүүр рүү орох тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Тий. Энэ схем бол бизнесийн хувьд юм уу санхүүгөөд бол их боломжтой юм. Өөр арга гэхлээр бол эхний ээлжинд бий бодохдоо бол энэ төр хамааралтай автомашинууд нэг 90,000 байдаг. Хэдэн ширхэг байд юм бол. За тэр төрийнх нь машин. За ер нь би нэг 90,000 гэсэн тоо сонсч ирсэн үнэ удаагийн би сайн мэдэхгүй байна. 90,000 л гэдэг юм билээ. Ядахтаа энэ нийслэлийн тээвэр тавьж байгаа энэ 2-3 мянган автобус гэж яригддаг энэ түгээлтийн дизель машинууд те. Эднэрийг энэ А93 гэсэн энэ одоо тушаалын энэ шугам гэх юм уу энэ замаар яваад айгу богино хугацаанд үр дүнд хүрэх тийм боломжтой харагдаж байгаа юм л да. Яг хоо ажлынхаа эхлэлийг бид нэр тавьчихсан ингээд амжилттай явж л байна. Тий. Энэ бол тэгэхээр төсөв дарамт байхгүй. Тэ? Цэвэр яг хувийн хвшлийн энэ асуудлыг ингээд оролцоод шийдэд явах бүрэн болцоотой гэж би харж байгаа юм. Тий. Энэ Мөнхбаатар дарга энэ нэг ийм асуулт байгаа маа. Энэ сүүлийн үед одоо манай Улаанбаатар очиж маш их олон автобус судалж явсан эдний үржин 600 ч гэдэг үлээ. Эдгээр маань нэг Евро 5 хөдөлгөөртэй гэж яригддаг. Тэгээ одоо яг энэ Евро 5-ийнхаа тэр дизелийг хийж гэнэ үү амтхны бодоод одоо яадаг юм бол тоо. Ерөөсөө тэрэн дээр эргэлзээд байгаа шүү. Манайх бол мэдээж хэрэг стандартад нийцсэн л одоо Евро 5 ангиллийнхаа л тэгтээ нийслэл бол ер нь цаашдаа өөрсдөө манлайллыг үзүүлээд тээврийн хэрэгслүүдийн газ болон цахилгаанаар ажилдаг ийм тээврийн хэрэгслүүдийг ер нь цаашдаа худалдаж авах одоо байгаа автобуснуудыг шилжүүлэх тэ эдгээр одоо зүйлүүдийг бол төлөвлөж байна. Гэхдээ эдгээр маань бол одоо тийм хямдхан бол өртөгтэй биш. Гэхдээ нэгэнт одоо бид нэр худалдаад авсан тохиолдолд бол нөгөө байгальд үзүүлэх экологийн нөлөөлөл гээд. Тэгээд нэг ийм сонин зүйлийг би бас хэлье. Энэ жил бид нийслэл хот хамгийн анхны удаа carbon credit гэдэг зүйлийг бид нэр одоо гэр хороолоос үүдэлтэй хүлэмжийн ялгарлыг бид нар багасгасан гэдэг ийм гэрээг үл хийж чадсан. Тэгээд цаашдаа бид нар одоо энэ мөсийг зүсээд одоо энэ тээврийн хэрэгсэл бусад одоо нам даралтын зуухнуудыг бүгднийг одоо галт түлхээ болсон тохиолдолд Парисын хилцээрийн дагуу энэ carbon credit буюу одоо энэ хүлэмжийн хийнээс энэ одоо ялгарлыг зогсоосон гэдэг утгаараа мөнгийг одоо ингэж олж ирж болох юм байна. Монгол улс энийгээ бид нар зарж болох юм байна гэдэг. Тэгээ энэ тал дээр бид нар бол ажиллаж байна. За мөн эх хичээл бид нар 50 орчим байршил дээр цахилгаан машины одоо цэнэглэг стейшнуудыг бас барина гэдэг ийм төлөвлөгөөтэй бол явж байна. Ер нь бол нийслэл ирээдүйдээ аль болох энэ одоо утаа ялгаруулж байгаа агаар бохирдуулж байгаа эдгээр их усруудыг л бид нэр одоо үе шаттайгаар багасгана гэдэг ийм төлөвлөгөөтэй бол явж байгаа. Тий ингээд за та хот маань ингээд их олон төлөвлөгөө гаргацсан явж байгаа юм байна. Хотынхоо бүсэд зөвхөн евро стандартын бензин төлж зарах юм байна. За тэгсэн чинь одоо энэ Улаанбаатар руу ч өдөөнөөс одоо их машинууд орж ирж штэ. Үнэл нөгөө нэг А92 ч юм уу хуучин дизель хийчихэд орж ирж байгаа машинууд зөндөл байна тэр үед. Энийг яаж хянах юм тэгвэл бид нар бол орж ирэхтэр нь бол хяналт бол тавихгүй. Хамгийн гол нь одоо Улаанбаатар хотоос бензинээ авна гэвэл нэгдүгээрт таны машин одоо гүйцэж чаддаг стандартад нийцсэн хаягдлуудаа одоо гаргадаг ийм тээврийн хэрэгсэл байж Улаанбаатар хотын одоо агаарын чанаруулах бүсийн бензин колонкууд чинь бензин зарна. Ерөөсөө Улаанбаатар хотод одоо хаягдлуудаа нь илүү давсан. Угаасаа харахад ингээд төгжил дотор ингээд нэг юм харуудаа хаяад явж байгаа Porter Bongo эсвэл одоо нөгөө хуучны үеийн одоо Land Cruiser 76 ч гэдэг юм уу те ийм дизель хөдөлгөөртэй машинууд ингээд зогсож чад андшгүй байдаг шүү дээ. Эдгөөсийг бид нэр хөдөлгөөнд оролцуулахгүй. За. Тий. Хизэнээс гинэ.
За энийг бид нэр одоогийн ээлжинд төлөвлөж байгаагаар яа гэхээр батлагдаагүй байна. Энд чинь нөө батлагдахын тулд эхний ээлжинд бол журам маань бол батлагдчихсан. Дараа нь энийг бид нэр засгийн газраар орж одоо батлуулж тогтоол шийдвэрүүдийг гаргуулж авна. Энэ чинь олон нийтээр дараах мөрдөх журам нь бол яц. Биднээс өөрчлөсөн байдлаар төлөвлөж байгаа нь бол эх оны 6 сарын 1-ээс. Энийг одоо бас нөгөө ашигт малтмуулын одоо эрдэс баялагын яамтай ашигт малтмуул газрын тосны газрын маань хүртэл одоо татан авалтуудыг хүртэл бэлтгэхэд бас энэ чинь тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй, бэлтгэл ажил хэрэгтэй. Тийм учраас бидний улсын зүгээс бол саналаа бол засгийн газар тэгж өгнө. Тэгээд засгийн газар яаж батлах нь бол тэр бол засгийн газрын шийдвэр яасан. За ингээд цахилгаан машиныг мэдээж ямар нэгэн одоо эдийн засгийн ч юм уу тийм дэмжлэг байж ажил хүмүүс одоо тэрэнд ихээр хамрагдах болно тийм биз дээ тий. Зүгээр би өөрөө бас нэг цахилгаан машинтай хүн одоо 6 дахь жилдээ явж байна. Тэгээд ингээд яхад ядаж нэг зогсоолуудад ороод за өнгөө зогсдгүй махад нэг 50% хөнгөлөлтөж байдаг юм уу тийм ээ. Тийм нэг одоо хөшүүрэг хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Би зүгээр хүнээс дуулж явах нь одоо энэ манай хэн даргын үед Сумын даргын үед нэг тийм журам ч юм уу юу чинь цахилгаан машиныг одоо нийтийн зогсоолд өнгөө байрлуулна гэсэн нэг тийм захирамж байдаг гэсэн нэг сураг байдаг. Тэгээ тэрийг нь би олж үзэх гээд ерөөс олддгүй юм байлаа. Жишээлбэл тийм юм байдаг үгүйг бол би тэгтээ өөрөө одоо өөртөө олж үзээгүй яваа. Гэх мэтчлэн нэг иймэрхүү юм байх нь зүйтэй юм болов уу гэж би боддөг юм аа. Цахилгаан машины хувьд бол ер нь одоо авчлаараа дээрээс нэмээд тэгээд тэрийн нөө дугаарын хязгаарлалт энэ төрт ордгоо, уг нь бол ордгоо. Тэгтээ одоо ингээд бид нар чинь заримдаа байж байгаа гинт нөгөө нэг тэг сондгоо гэж тэгэхээр тэр өдөр бас хасчихдээ байлээ. Гихчээтэй тэгээд за ер нь бол бид нэр одоо миний зүгээс бас хувь хүний зүгээс ярихад бид нар халамжийн бодлогоноос салах хэрэгтэй. Айл болох тэр үнгүү зогсоол гэдэг зүйл чинь байх ёсгүй. Айл болох одоо үнгүү юм гэж ер нь энэ зах зээлийн нийгэмд бид нар байж болохгүй зүйл шүү дээ. Тийм учраас харин биднээс цахилгаан машиныг бид нар бол одоо төрийн зүгээс бол бодлогын зүгээс бол бид нар хангалттай бодлогын хэмжээнд дэмжиж байгаа гэж би ойлгож байна. Дугаарын хязгаарлалт байхгүй байна. Нийтээр дагаж мөрдөж байгаа одоо яг нэг баярын ёслолын үед бол эн чинь хүн болгон тээврийн хэрэгсэл унаад тэр тухайн тээврийн хэрэгсэл нь одоо түгжирлийг бид нар багасгах зорилготой тийм үү? Одоо ажил амжуул, хурдан амжуул гэдэг юм дээр бол хүн болгон тэрийг дагаж мөрдөх ёстой. Хоёрдугаар зүгээр иргэд маань өөрсдөө цахилгаан машин аваад өргөд одоо энэ бензин шатхан олдохгүй эсвэл эдийн засгийн хэмнэлт гэдэг зүйл. Нөгөө төгөөр одоо дэлхийн одоо ер нь бараг л манахаас бүх улсад энэ эко ногоон одоо зүйлийг дэмждэг юм хөдөлгөөн төрийн бус байгууллагууд энэ бол маш эрчимтэй явдаг. Тэгэхээр хувь хүний хариуцлага хүртлийн дотор явж байгаа. Би агаар бохирдуулаагүй. Дээрээс нь хямд үнээр одоо энэ хот дотор би зорчиж байна. За дугаарын хязгаарлалтанд орохгүй. Харин би тэр зогсоолыг одоо үнгүү болгоно, ийм болгоно гэдэг зүйлтэй бол яг хувь хүний байр суурь дээрээс би бол энэ чинь бол эсрэг байр суурьтай байдаг. Одоо дугаарын хязгаарлалтгүй явж байна. Гэхдээ зогсоол дээр зогсох юм бол яг л та ялгаахгүй тээврийн хэрэгслээд байсан бол төлбөрөө төлөх ёстой. За одоо танд нэмж хэлэх юу вэ энэ дээр одоо би яг хуу түрүү ярьлаа те евро 5 гэдэг байгаа. Тэрэн дээр яг хуу хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг баг тий. Би зөвөр юу хэлэх гэж байгаа өнөөдөр манад импортлж байгаа нийт төлш бензиний одоо 95% нь Оросын холбооны усны хилдэг гэж байгаа тий. За тэрнийх нь бараг 80% нь болохоор Роснефть, үлдсэн 10-20% нь болохоор нэг жижиг тоглогч нар нь нийлүүлдэг баг тийм. Евро 5 яагаад чухал гэдэг нь юу хэлэх гээд болохоор өнөөдөр бидний ашиглаж байгаа дизель төлш болохоор одоо сульфур юу хөхрийн тий хөхрийн агуулмж тэр төлшин дотор бол одоо бараг 500 ppm байгаа. Тийм үү? Багадаа гэхэд 350 байгаа. Евро 5 руу шилжих юм бол бид нэр EN 590 10 ppm руу орох байхгүй. 10 ppm гэж агуулмж юм тий. Хөхрийн болно. Тэр чинь айгүй том дэвшил болно. Үнэн нэмэгдэнэ баг тийм ээ. Тэгэхдээ би бол өөрөө чинь саналтай одоо санал нэг байна тийм. Үнгүй юмж байхгүй тийм үү? Хотын төв зогсоолоо бол зогсоолуудаа ихсгэлтэй. Төлбөртэй зогсоол өндөр төлбөртэй тийм ээ. Хамаагүй. Гэтэ их байх хэрэгтэй. Та дуртай үедээ ирээд тавиад ажлаа амжуулчаад буцаагаар авчдаг тийм ээ. Евро 5 руу шилжээд бүх Улаанбаатарын бүх одоо колонкуудаар ингээд борлуулагдана гэдэг чинь айгүй том урагшааныг алхан болчихж байгаа. Бидний агаар бол илүү цэвэр. Тэгэхдээ энэ төгжрэлтэй байгаа үед бол нөгөө
Төрөний хэлдэг нөгөө ямар шүлтэр үлээ одоо нэг превиусын тий. Нүүрсэн шүлтэр гэдэг байгаа. Одоо каталит нүүрсэн яндан гэж байгаа тий. Нүүрсэн яндан тэр чинь яг хөө илүү зөв ярих юм бол дизель машин дээр DPF гэдэг тий. Diesel particulate filter гэдэг тий. Тэр технологи нь одоо манад баг байхгүй учраас айгүйх ингээд агаар мандал хурдуулаад хаягдлагтай байна тий. Энэ төвжрэлт бол бид нэр төр зурч гэсэндээ одоо иймэрхүү арга замаар нэг шийдлүүдээ хийж явах хэрэгтэй. Тэрний параллелний бол тэр евро 5 руугаа шилжиж дараа нь евро 6 руу шилжиж тийм үү те. Ийм арга хэмжээнд үе шатаараа аваад ингээд явах нь бол зөв л байгаа. Төрөний хэлдэг тэр карбон кредитийн хотын юунаас үүсгэж байгаа тэр бол айгүй маш том боломж те. Манай Монгол тэрний одоо нөгөө ярьдаг MRV гэдэг платформ суурь нь бол одоохондоо хөгжөөгүй байх те. Тэрийг одоо хөгжүүлэх байлгүй бас те. Энд бол төрийн олцоо байна. Одоо бол тийм байна. Энэ би таны түрүү ярианаас бас нэг зүгээр нэг тийм нэг уялдаагүй юм сонсцсон байхгүй юу? Та бол хэлэхдээ тэр нүүрсэн яндан болвол одоо нөө 600 градус хүртэл халж ий сая тэр шүүх ажиллагаа нь одоо 100% явдгаа гэж хэлсэн. Тэгэхээр чи бид нар чинь бол одоо ингээд өдөрт нэг ажил гэр хоёрын хооронд цөөхөн явдаг учраас тэр маань тэр 600 градустай хүрэхгүй учраас бүтэн шүүж чадахгүй маа гэд. За танаа байгуулах болохоор тэрийг бүгдийг тавиулъя гэд ингээд ярьлаа. Тэгэхээр энэ хоёр маань жоохон зөрчил байна уугүй юу? Тэгэхээр би зүгээр энэ хүн болохоор энэ ажлынхаа дагуу маш их судалгаатай тийм ээ мэдээлэлтэй ийм хүн байгаа юм. Тийм учраас би зүгээр аль алийг буруутгах гэсэнгүү та дарга одоо энэ нэвтрүүлэг тараад энэ хүн та ер нь нэг уулзаад энийг нэг бас бие биенийхээ мэдээлэл солилцох зүйтэй юм болов уу гэж ингэж бодож байгаа шүү дээ. Нөгөө тэглэг байх одоо уцаас солилцоод бас нэг холбоотой бас байх юм байна. Эрдэмтэн хүнтэйгээ ч гэсэндээ бас. Тий, ер нь гэхдээ ингээд зүгээр ингээнэ ботход тий маскгүй гадаа агарт явах. Ямар нэг масктайгаар агарт явах хоёр бол харьцангуй үр нөлөө масктай явсан хүн өртөлтөнд буурна гэж байгаа байхгүй. Яг тэрэн шиг автомашины тэр шүүлтүр заавал байх ёстой гэдэг нь тодорхой хувийг ч гэсэн яг тэгвэл PM2.5 гэдэг бохирдуулагчийг масктай гэхдээ хэдийгээр одоо тэр маска одоо хугацаанаас нь гэтрүүлсэн гэсэн тийм ээ зөвхөн явж байгаа хүн огт маскгүй шууд өөрийнхөө нормал фильтрээр ажиллаж байгаа хүн хоёр хордож өвдөх өртөлтөнд нэмэгдэн. Тэгэхээр нэмэлт тэр одоо энэ дээр би юу гэж хэлэх гээд байна гэвэл энэ бүх машинууд шүүлтүртэй байх ёстой. Үйлдвэрээс зориулагдсан юм яагаад монголчлаад байгаа юм бэ? Үйлдвэрийн бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн биш. Тэгэхээр би өөрийнхөө эрүүл мэндийг хохирооё гэх юм бол тэр монголчилсан загвар руу орох нийл гэдэг. Тэгэхээр энэ өөрөө хандлагын хувьд буруу зүйл болчиход байгаа. Агарын бохирдлыг бууруулах огчууд бас мэдээж тэр чинь өөргөө гүйцэтгэгчл тааруултаа тийм ээ. Тийм би энэ дээр нэг тайлбар хэлчихье. Ердөөсөө таны хэлсэн юмтай миний хэлсэн юм сүлдэж байгаа юм биш үү? Намайг зөвшөөрөхгүй намайг бас би өөрийгөө буруу бас илэрхийлсэн байж. Хараа каталитик конвертер буюу тэр нүүрсэн яндан гэж яриад байгаа юм чинь хотын хөдөлгөөнд байгаа ч ажиллана. Тэр 600 градус хүрчиж яадаг гэхээр тэр чин дотор нь одоо шүүсэн тэр элементүүд байна шүү дээ тий. Тэрийг тэр 600 градусаар шатааж бүр юучгүй болгож гадагшаа гаадаг байхгүй. Манай энэ хөдөлгөөнд орохлоор тэр чин тэгж чадахгүй байгаад яг өөрийгөө эвдлээд байгаа байхгүй юу. Ямар техникийн зөвлөгөө байдаг гэхээр магадгүй 7 хоногт нэг удаа юм уу, сард нэг удаа юм уу. Цөмөр энэ шинэ хэсэг рүү тавих энэ зам руу тий. Талдаа 40 км тавиад буцаад 40 км тавиад ороод ир. Энэ процесстэй 60-аас 80 км урттай явхад тэр каталитик конвертер чи өстө жинхэнэ утгаараа ажиллаад өөрийгөө цэвэрлэдэг. Тэрийг л би хэлж байгаа юм. Тэгэхээр энэ хотын энэ төвжил дотор бол тийм нөгөө өөрийгөө те яг цэвэршүүлэхтэй процесс л явагдахгүй. Тэрнээс бол фильтржүүлж л байгаа л да ойлгомжтой. Тэгэхгүй тэр бол үгүй ээ ингээд хот дотор болохоор ажиллахгүй гэж байгаа юм биш шүү тийм. Тэрийг бас зөв. Энэ ойлголцны зөрүүг ингээд бас нийтэд нь гаргахгүй бол би жоохон буруу ойлгоод та ярьд бас ярьчлаа шүүжлээ. Зүгээр. Энэ мөхөтөр дарга энэ хотын машины насжилт их чухал байхаа энэ яг зөв. Утаанд. Тэгээ энэ дээр одоо цаашд яах юм? За ямар ч гэсэн манай Нямбатар дарга маань бол энэ хотынхаа төлөө бол маш их ажил хийж байгаа гэж би маш иргэнийхээ хувьд маш хүндэлж явдгийг. Тэр дотроос одоо бас нэг чухал шийдвэр юу гаргуулсан гэхээр улсын хурлаар хууль гаргуулж байгаа энэ Улаанбаатар хотын чинь машины хязгаарыг тоо тавьж өгөөд бүр хуулиар тэгээд ингээд яасан тэр бол маш чухал шийдвэр байсан байх.
Одоо тэгээд Улаанбаатарын номер бол нэмж одоо шинээр бол үйлдвэрлэгдэхгүй байгаа тийм ээ. Энэ бол энэ утаанд бол маш их чухал төвжирэл хоёрт. Тийм тэгээд тэр чи одоо энэ нэг машины 8-ачд чейнжүүд чинь нэг ягаад нэг шүүх мөхт өгцөн байсан тэр маргаан одоо юу болж идэг юм болоо? Танд мэдээлэл байна уу тэр? За тэр шүүхийн маргааны талаар бол мэдээлэл болоо. Гэхдээ Улаанбаатар хотод байгаа тээврийн хэрэгслийн насжилтыг манайх сая гаргаж ирж үзсэн. Нийт 800 гаруй мянган автомашины 74% нь 10-аас дээш насжилттай байна. 10 жилээс дээш насжилттай. Тэгэхээр одоо бид нар л нэг ингэж яриад идэв шүү дээ, тэр нөгөө шинэ машин авсан гэдэг. Яс юм дээр тэр нөгөө машинууд маань өмнө нь хэрэглэгдэж байгаа, тэгээд ашиглахаа болоод машинуудыг манайх худалдаж авдаг. Одооноос эхлээд бид нар яг нөгөө хотын даргын гаргасан шийдвэр тэр юунууд маань ямар учиртай вэ гэхээр бид нар 10-аас дээш насжилттай тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар олгохгүй гэдэг шийдвэр одоо хүчин төгөлдөр бол явж байгаа мөн үү. Энэ машинууд маань одоо мэдээж хэрэг удаан яваад ирэх тусам нөгөө мотор нь нэлэгдэн, нөгөө фильтрийн ажиллагаа болоод эхэлнэ, нөгөө хаягдлуудаа гаргаж байгаа чинь ихсээд эхэлнэ. Ерөөсөө энийг бид нэр ингэж тодорхой хэмжээнд ямар ч нэг төвжирлийг бууруулад тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүртэл хугацаанд бид нэр энэ тоогоо бид нэр барихгүй бол ингээд нэмэгдээд байвал одоо түрүүний 22 оны жакегийн судалгаар бид нэр 480 мянган машинтай байсан. Одоо 850 болцсон. 3 жилийн дотор. Эн чинь ингээд бид нэр хоттой 2 сая машинтай болчвол одоо сүүлдээ зам зогсоош болсон шүү дээ. Ингээд хэрэглээ чинь бид нар бол нөгөө төсөвдөө багтааж замаа барина, төсөвдөө багтааж зогсоолоо барина. Тэгэхэд машин нэмэгдээд ээж бол өөрөө болохгүй байхгүй юу? Тий. Тэгээд энэ ийм учиртай ийм шийдвэрүүд бол яваад байгаа шүү. За манай эрдэнэт нэмж хэлэх юм энэ. За ер нь бол одоо юу гэдэг бид нар ингээ шалтгаантайгаар ноцолдоод байна л да. Гэхдээ шалтгааныг бид нар бас зөв англиад ирэмбэлчих ёстой байдаг. За одоо хотуудын хувьд аваад үзэх юм бол дуу шугууны бохирдол болон энэ төвжирлийн асуудлууд, дээрэс нь энэ агаарын бохирдлыг бууруулах, зам дагсан энэ бохирдлыг бууруулахын тулд нийтийн тээврийг хөгжүүлж байгаа. Хоёрдугаарт одоо энэ сургуулиуд бид нар төвлөрсөн сургуулиуд энэ бүгд автобустай байгаа. Гэхэд одоо бол хувийн сургуулиудад л дийлэнх нь автобустай байна. Автобусаар одоо жишээлбэл бүгдээрээ бид нар эцэг эхч үү тийм ээ. Хүүхдээ хүргэж өгөх нь өглөө 7:30-д хүүхдээ автобус байхгүй учраас эцэг их нь машинаа унаад хүүхдээ аваад явж байгаа байхгүй. Тэгээд авчиж байгаа. Дээрээс нь энэ зүйлтэй ч холбоотой нөгөө төвжирлэл нэмэгдэж байгаа, нөгөө зогсоол нэмж байгаа. Тэгэхээр нийтийн тээврээ бид нар маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол нийслэлийн бүр хийх ёстой ажлуудын бүр номер 1 ажлууд нь явж байгаа хэрэгтэй байхгүй. Одоо нийтийн тээврээр өдөрт хэдэн хүн жарч чинь тэдний хэдэн хүн яг сургууль цэцэрлэгтээ явж байгаа хүүхдүүд вэ гэдгийг наривчилж гаргаж ирээд энэ дээр холбоотой сургуулиудыгаа тийм ээ англиад автобусжуулаад тэгээд тэр автобусууд нь өөрсдөө бас яах нь яг энэ одоо Евро 5-ийнхаа стандартыг барьсан тодорхой замаар явдаг тий. Энэ Европт бол тийм зөндөө Азиад ч биш тий. Зөндөө тийм сайн туршлагууд байна. Тэгэхээр бид нар хүмүүсийн зам одоо тий нэг талаас үний эрхийг хангахын тулд бид нар тийм ээ замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох эрхийг хангана, нөгөө талаас аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдүүд ч гэсэн тэр замын хөдөлгөөнд орохдоо аюулгүй автобус унаагаараа тийм ээ өөрөө ингээд чөлөөтэйгээр ингээд ирж очдог ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой байгаа. Энэ бол одоо угаасаа л нийслэлийн боловсролын газар, нийслэлийн зам тээвэр, нийслэлийн агаарын бохирдлыг бүх газруудыг хийх нэг ажил байж байгаа. За энэ дээрээ нөгөө юудаг шүүлтүүртэй автобусаа нэвтрүүлнэ үү, Евро 5-тайгаа нэвтрүүлнэ үү, цахилгаан автобусаа нэвтрүүлнэ үү гэх ийм зав. Тэр нийтийн тээврийн асуудал дээр нэг. За замын нөгөө одоо хар цагуудын асуудлыг аягүй сайн тогтоож өгөх хэрэгтэй. Дээрээс нь одоо 100 одоо ингээд хүүхдүүд юу өндөг те одоо цахилгаан одоо дугуйнууд их унж явж байгаа. Тэгэхээр тэдний аюулгүй байдлыг ханган тэр 100-ны автомашинаас ялгарч байгаа NOx SOx-ийн асуудлыг бид нар шийдэхэд одоо хувийн хавьчлууд бол ороод ирсэн. Гэтэл аюулгүй байдлын талаар асуудал нь өнөөдөр маш одоо эмзэг байдалд болсон. Тэрнээс болж одоо эрсдэлтийн тий шүү амын архаг хуржвчтэй, гэмтэл осолтой хүний тоо нэмэгдэх юм. За тэгээ насварлалт ингээд осол аваарын насварлалт нэмэгдэх ийм хандлага нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр яг ямар ч бодлогыг бид нар хийсэн байсан хүн төвтэй бодлогоо байраад өвөл 100 тийм намар гэдэг манайх чинь 4 улиралтай улирлынхаа онцлогт таарсан ийм юмнуудыг суурь судалгаагаар бид нар хийх ёстой. Тэгээд одоо би энэ дээр юу гэхээр агаар хүчний бохирлыг бүрэх үндэсний хороо гэдэг хороо маань байгуулагдсан. Эрдэмтдийн зөвлөлгээ байгуулахаар баахан тий хими, нүүрсний ийм инженеруудыг цуглуулсан эрүүл мэнд нийгмийн салбарын нэгч судлаач байхгүй хаад. Тийм эрдэмтэн байхгүй. Би бүр энийг олон хурал дээр хэлж байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад үндэсний хорооныхонд та нар яагаад
ямар шалтгаанаар эрүүл мэндийн салбар, нийгмийн салбар, хүний эрхийн салбараас эрдэмтэн докторуудыг аваагүй юм бэ? Агарын бохирдлыг бууруулна гэдэг чинь нүүрс ятаах автомашиныг хөдөлгөөний хоригтой холбоотой асуудал биш ээ. Тэгэхээр энийг өргөн хүрээнд нь харж энэ агарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон нийслэл энэ дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа эрдэмтдийг хүний эрхийг хангасан эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтдийг тийм ээ ажилуулах хэрэгтэй. Зөвхөн нүүрсний асуудал ярьдаг, инженерийн асуудал ярьдаг, тэр нөгөө нүүрсний инженерчлэлийн тухайгаа ярьдаг 10-аад эрдэмтнийг суулгацсан байж байгаа байхгүй юу? Одоо нэрс нь харцаа. Одоо энийг бол би 2 дахь удаага дахиад хэлж байна. Энэ бол бодлогын бас алдаа байхгүй юу? Та бодлогоо гаргах гэж байгаа бол тэнд мэддэг хүн нь бас байх хэрэгтэй. Тэ? Ингэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь бол одоо агарын бохирдлыг бууруулахад хүн бүхэн оролцсон. За сэтгүүлийн салбарын, сэтгэл зүйн салбарын өнөөдөр тийм ээ агарын бохирдлыг бууруулахад бид нар ямар асуулт тавьж иргэдэд ямар мэдээлэл өгөхийн тулд энэ одоо нэвтрүүлгээ хийх ёстой вэ гэдэг юмыг мэддэг одоо байх ёстой юм байна. Яг тэгэхээр надаас ингээл өдрө болгон л асуулт асуудаг. Өнөөдөр агарын бохирдол ямар байгаа вэ? Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөдөв гэдэг л асуулт асуудаг. Одоо тань шиг ингэж нарийн асууж баярлалаа. Одоо манай нэвтрүүлэг дуусахны 2-3 минут үлдсэн байна. Би тэгээд сүүлийн үгийг одоо энэ хувийн хвшлийнхээ төлөөлөгчд өгье гэж ингэж бодож байна. Баярлалаа. Өнөөдөр их сонирхолтой ярилцлага боллоо. Тэгээд миний бас мэдээгүй олон факт тоонуудыг сонслоо тийм ээ. Би танд болохоор энэ агарын бохирдлын бууруулахаар одоо хамтарсан энэ туршилт хийсэн энэ бодит Монголд байгаа тийм засгийн газрын автобаз, автобус нэгдэл 5-ын 60-аас 80% бууруулсан баримтыг танд өгчээ. Тэгээд энэ нэвтрүүлгийн дараа хоёулаа нэг харилцаад байна. Нөгөөдөгөр би ерөнхийд нь хэлэхэд бол нэг юм байгаа юм. Сая бүгдээр арга хэмжээ ингэн тэгнэ гэж ярьлаа шүү дээ, тийм. Бид нэр Монголд бол одоо танд гэж хэлэхэд WLTP гэдэг одоо 1998-аас хойш Европын холбооны улс хүлээмжшээрс одоо стандарт байна шүү дээ, автомашины. Ийм стандартын хуульчилсан тийм баримт байна. Хятадууд болохоор CLDC гэж байгаа тийм үү. Цахилгаан машин авч байгаа хүмүүс CLDC-гээр 600 км явна ч гэдэг юм уу батарейгаараа. Биднэрт ийм хуулийн акт хэрэгтэй. Тэрний дараа таны ярьж байгаа Евро 5 те одоо тэр машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй ингийн тэг гэсэн бүх юмнууд чинь бүр айгүй сайхан хэрэгжих байх гэж би харж байна. Дээрээс нь энэ импортлогч нөгөө юунууд байгаа шүү дээ, дистрибьютор компаниуд те. Эднэрт тэрийг ингээд тулгаа тавихад үйлдвэрөөсөө яг тэрний стандартын дагуу те ирэх. Тэгэхээр би юу хэлж байгаа гэхээр дугуй зохиоцсон байна. Тэрийг цөмөрөө зохиох хэрэггүй. Тэр баримтыг аваад Австрали сая WLTP гэдгийг бол хүлээгээд аваад жоохон өөрчлөлтөйгээд баталгаажуулчлаа тий. Тэрнтэй адилхан тим алхам хийвэл та нар одоо яг санаачлах тийм байна. Би тэрийг л зөвлөмөр байна. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд өнөөдөр бидний хэлэлцүүлгээс манай үзэгчид бас нэлээд мэдээлэлтэй болсон байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд тусынхын цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.